Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр маш амархан аргаар амтад овёстой жигмнэг хийсэн байгаа. Орцонд маань 1 ширхэг өндөг, 50 г сахар, 50 г гурил, 200 г овёс, 50 г нунтгалсан буйл самар, 125 г цэцгийн тос орно. Мөн буйл самраа энгийнээр наваад блендер бутлагч машинаар бутлаад жижигэлчиж бас болно. Бүх орцоо дор мэдээлэл хэсэг давхар оруулсан байгаа. Ороод үзээрэй. Эхлээд зүцгийн тосон дээрээ сахараа хийгээд баг зэрэг цайвар өнгөтэй болтол нь миксердэн зүцгийн тос маань өрөөний хэмд маш сайн зөөлрсөн байх ёстой. Ер нь бол бүх орцууд маань өрөөний хэмтэй байх ёстой. Ийм болохоор нь дээрээс нь өндгөө хийгээд баг зэрэг миксердээд мөн дээрээс нь үлдэгдэл бүх хуурай орцуудаа хийгээд нийлдлэн сайн холиод өгнө. Хэрвээ кексэндээ нэмэлт амт оруулмаар байвал баг зэрэг ванили экстракт, баг зэрэг синамон, эсвэл баг зэрэг лимоны хальс хийчиж бас болно. Ингээд зурмаг маань бэлэн боллоо. Одоо амны халбгаар хэмжээд ингээд дугуйдуу хэлбэрт оруулаад шарга шүгэний листэн дээрээ жигэд тавиад өгнө. Яг энэ орцоор ойролцоогоор 16 ширхэг кекс гарсан байгаа. Ийм болохоор нь урьдчилж халаасан шарга шүгэн дээр дороос нь 180 градуст 15-аас 18 минут болгоно. Ийм болсон байна. Одоо хөргөө төр тавьчихна. Кексээ бүрэн хөрснийхэн дараа хайлуулсан шоколадаар ингээд чимгэлжиж бас болно. Хэрвээ ингэж чимэглэх бол ойролцоогоор 20 г шоколад хайлуулахад болно. Ингээд амтад овёстой жигмнэг маань бэлэн боллоо. Хадгалахдаа тагтай савнд хийгээд өрөөний хэмд ойролцоогоор 6-аас 8-7 хоног хадгалж болно. Заавал хийж үзээрэй. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.